За шийдвэрлэх 7 дугаар дөргийн барилдаа Орхонбаяр Арслан цогтгөрл ачиттай Анар заан Батэрдэн аймгийн заантай за Батцуур аврагтай Зоригтбаатар арцаг хөдрүүлэг заан 2 заан Сэрэг заан хөдрүүлэг 2 заан туллаа цаана лав гэрэл заантай лав дөрж начин за гончгсрын Чинбатын алтан гэрэл 2 үгүй хин Батмагна 2 2-ыг за Нямдорж өс 2 Чинбатын алтан гэрэлтэй юм байна шүү дээ 2 аймгийн Арслан за Батмагна гончгсрын барилдаа чэдтэй бас удахгүй дээ. За 7 дугаар тойргийг бол зүгээр суглаагүй ам аваагүй үзэгчдийн хүсэлт хараагүй зүгээр миний бодлоор бол нэрээ өгсөн 7 бүхийг барилдаагүй бөхчүүлтэй нь ерөөхдөө бол суглаагаар л оноолтоор л тааруулсан юм байна гэж ингэж харлаа. Авраг Батцуур Зоригтбаатартай тавьсан байна. За Орхонбаярыг за хонгон суулаа суусан да. Хонгон суулаа давуулж авах чадсаг одоо давуулаад авсан. За гихтээ шилжүүлээд ирэлжлээ. Шилжүүлээд ирэлж байна. За масар жилэн. За нэг хэн даваа үлдсэн үү? 24-19 боллоо. Тун хоёрт боллоо шүү. За энэ нэг даваа бол одоо хонгон суугаад баруун давуулж нөгөө байцаа авч чадсан. Өөдөөс нь ойлцсон байна тэр. Тэгээ шилжүүлээд ард тийш дарчиж байгаа тэр. Батмагна. Гарцаагүй дийж шүү. За өнөөдөр бол ерөн чөлөөтийн багийн лидерийн нэг бол гарцаагүй Батмагна байлаа. Батмагна чинь бол одоо арга байхгүй одоо өнгөтэй байна. үнэхээр сайн байна. За толгоогоо гаргаж ирээд за шилжүүлээд тэр ард тийш дарж байгаа юм да. Баруун давуулсан барьцыг эхлээд өгсөнгүү штэ. Тий. Баруун давуулсан барьцаа хосорч авлаа гончсрын гэв. Тэрийг лавхаа авсан бол ийшээ ширвэн л дээ. Ширвэн гуйдаа бол орж ирэх нь тодорхой. Тэгээ ширвүүлсэнгүү. За одоо энэ талбайд байгаа 6 усын барилдаанаар зургууланд нь жудуугийн давж иж 25-24 ялгаад. Тий. Маш хүнд даалгавартай үлдлээ. За чөлөөтийнхэнд бол ерөөсө ганцхан даваа үлдсэн. Ганцхан даваа үлдлээ. За арамгаар нэг элэг үсээ атах гад тутсан Анар заан. За дархаа авраг нэг урагшаа жоон шахсгээд. За зургууланд одоо ер нь боломжгүй зүйл гэж байхгүй. Магадгүй бас нэг одоо зургууланд нь одоо давж чадах нь үгүй юу те. Харцгаая. Харъя да. За Батцуур аврагын өндөр жин шижрээ бас ойрхон байдаг хэд вэ? Бие өндөр? За өндөр нь одоо хэд юм болоо нэг 80 гарантай л байгаа. Жин. За жин бол нэг 140 хүрэхгүй хаа. Хүрэхгүй хаа нэг 30 хэд л байгаа. 130 итэл байгаа. Батцуур аврагын хувьд бол өндөр бол нэг 80 81 хавцал байгаа бах тийм ээ. Тэгээд яг хаа энэ 3 үеийн удамтай хүн гэдэг чинь хүүхд байхасаа үндэсний үеийн мэдрэмж ахтар суусан л байлээ. Ер нь бол одоо ингээд бүх юм ингээд ухрааж бодоход бол за толгоотор авлаа да зүрх баран хөмөрлөө дахиад хөмөрсөн баруун давуулаад авчихсан байна Анар. За бүгдөө хараал байж энэ бусад бөхчүүд одоо хараад энэ одоо энэ барилаар шийдэгдчихсэн шүү дээ. За дэрдээ суулгачлаа. Цаатлын хөл болохгүй байна. Тийм байна тийм байна. Зүүн өвдрөн дээр хөл болохгүй байна. За ингээд 20 хөлн дээр хөшөлт үүсээд ингээд суулаа. 25-19 болоод бүхэн жилийн барилдааны баг хамт олон чодоогийнхныг ялах нь ойлгомжтой болж байна. Яг энэ бэртэлтэй энэ хөлний болохгүй байна л да. За одоо ингээд ухсгээд авсан давхар болгосон юм байна. Тэгээд дан болгоо гараа холбогдсон юм байна. Тэгээд яг за давуулсан дагуулыг хөмөрсөн. Хөмөрхөөр тэрийг болттой зүүн хөл бас сайн тулж жийж өгөхгүй байна. За ингээд ирэхэд хамгаалах байдалтай байгаад байна. За Анарыг болж байгаа хөлний за тэр яг өвдөг нугуулсан. За хутгсан. Зөргөө харцгаа асуур аврах хоёр тонгорсон. За үндсэн барьцаа авсан байна. За нэг салхилаад тогтоод одоо авраг явд. За одоо бол ерөнхийдөө юу болж штэ. Ялах нь бол ойлгомжтой болсон учраас те. Саган задгаа барилдаад эхлэх юм байгаа үү? Барилдаанд бол ер нь задгаарах юм байгаа ч те. Задгаарх нь бол үлдсэн барилдаануудын үр дүнгээс үл шалтгаалаад бүхэн жилийн барилдааны баг энэ удаагийн хал зорилдаанд үндсэндээ бол баггүй шувын амжилттай бодоод барилдах нь хэдэн даваа авах уу гэдэг. За Анарын тэр энэ ер нь Анар зааны хувьд бол энэ зүүн хөлний бэртэлтэй байсан. Тэгээд за хартаа суудлаа хөндөрлөө. Хөндрөг нь мулталсан. За цаана хөдрүүлэх. За зөрөөд энэ хавиран дээр нь мушиглаа. Мушгаад хөмөрлөө нь мордлоо. Аваа заллаа. Хараар нь дундын барьцсан дээрээс бол жудоо өгийнхэн бол араа илүү л дээ. Тэ зөрөгтэй бас ер нь бол гой барилдаа үзүүлээ үзэгчтэй жилээс. Утгааг нь мулталсан. Энэ дээр хавиран дээр нь тогтсон. Ер нь ингээний барилдаад үзье. Тонгороос хөмрөөр шилжчихэнгүүт нь нэг хаахтар хөмрүүд авахгүй шүү дээ тав гэрлийн хувьд бол.
Мордод суучж байна. Зөөр өдрийн хонуудаар хашиж мордоол арга шин суулгалаа. (25-20). За 5 барилдаа үлдсэн. 25-20 ярцаатай боллоо. За одоо бол бүтээр төрөө хийсэн багийн амжилтыг бол бодохгүй багийн асуудал шийдэгдэх. Одоо зүгээр хувийн амжилт, хувийн даваагаа ахиулах. Барилж үзээгүй үнтэйгээ барилдах, аврах харцаг 2 заан, арслан начин 2. Аймгийн арслан. Хинтээ барилж байгаа лээ. 40 төгсдөө барилж байгаа лээ. 2 аймгийн арслан хоорондоо барилж байгаа юм байна. Өсгөр алтан гэрэг. Яг одоо энэ намрын заалны барилдааны ерөнхий нэг ирээдүйн харах юм бол аймгийн арслан дотроо бол яг өсгөө алтан гэрэл 2 бол яг 1-2 дээр байгаа. За мордод их сайн доошоо суусан байх шүү. Лав дөрж хэвд. Тааш ямар ч гიშгдэлгүй нурж гэнэ. Бөксөөрөө суучлаа. Лав гэрэл. Ер нь тэгээд энэ заалны барилдааны нэг иймэрхүү одоо жодогийн янз бүрийн хөлмөгтэй хүмүүстэй барилдаж унах бол нэг талтай сайн юм байгаа юм шүү. Тэр болгон хүнд одоо сургалт болдог. Бэлтгэл дээр одоо давтаж те дахиж энэ алдааг нь унсан алдааг одоо зарчим одоо бичлэг үзэж штэ. Бичлэг үздэг болсон ерөөсөө эндээсээ хэрэгтэй цаг үедээ хэрэгтэй ялагдал гэдэг бол бас их чухал байдгаа гэж хэлмээр санагдлаа. За Өсгөр алтан гэрэл 2 аймгийн арслангийн барилдаа. Нэг Батэрд навраг идүүдээ ингээл нэг сэнжиг ухаал чэйжэн дээр нь далцдаг тийм. Зодогны ар хормоогоос нэг гараар барьчаа. Тэгээд ахиулаад байдаг. Тэгээ нөгөө хүнд гартай хүн дээр чинь яг тэр хүний хүнд гартай хүний гарыг удаан даагаад хэцүү. Харахад нэг тулаад байгаа юм шиг мөртлөө үлддэгч бүгд үнэхээр дарамттай байдаг. Тэр тлийн мөр цуцчдаг, мөрийг унжуулчихна гэж ярьд юм да. Мөр унжичдаг. Тэгээ дараа нь одоо золгоо молгоонд очиход бол үндсэндээ өрөөсөн гартай хүнтэй барилж байгаа шиг ингэж хүнээ унжуулж талын байхгүй болгодог. Цэвэр тактикл да. Барьц байрлаараа ноолоод муутарчдаг. Сая Өсгөр бол одоо алтан гэрлэг бол яг сэнжиг ухаал нэг мөрөн дээр нь дараад хэсэг туллаа. Жоохон ивэл олохгүй болохоос яг аврагын барилдааны сураа явах юм бол энэ бяртаа өсгөө энтертүүлэг нь их хэрэгтэй юм байгаа юм л да. За 2 заан талбайн голд Сэрэг өдрүүлэг заан 2-ын барилдаа. Отхон заан дор чандын өдрүүлэг. За Сэрэг бол 22 оны заан. Баялгийн аймгаас чинь нөгөө хэн байгаа шүү. Нэг заан чи. Авдигаш гоё юу? 40 хэдэн оны нэг заан байна. 46 оны заан баг хэвээр. За Алдарт Однон Бахет гэж бүхэнчлээ барилдааны олон улсын хэмжээний мастер Монгол улсын сайхан арцсан хүн байна. Бахад ах байна. 80 оны үе одоо 70 хэдэн оны төгсгөл 90 он хүртэл бол үндсэндээ авч явсан. Ганцаараа авч явсан гэж хэлэхэд одоо баяр болно доо. Бүхэнчлээ барилдааны хүн чинд Баяна аврагын бэлтгэл хангачаар байж байгаа. Сүүлд нь хамгийн сайн барилдсан амжилт нөгөө 86 оны Добрый байли тийм ээ сайн тоглолт. Тэнч хүрэл медаль байна уу авсан санагдчихээн. Тэр бол бас 90 оноос өмнө хуучин нийгэмд бол ерөөсөө баг эх орны даалгавар гээд нам төр засгийн даалгавраар баг эсвэл хүнд чинд тий. Чөлөөч удаагийн хүнд чинд самбын хүнд чинд одоо үндэсний хөвчүүд манаас олноороо барилддаг байж л тий. Одоо зайлшгүй олимпикийн арууд одоо намцгаас үүрэг өгчдөг. Яв гээл. Дээрээс тийм үүрэг байдаг. Гэтэл доод нөөц нь бас өөрхий баг одог бодох юм бол мас ихтэй энэ том хүн ховор байсан. Адиад үүргөө хүртэл тэр олон жил одоо барьсан. Тэгээд яг нэмэгтэр ч одоо өсгөө сумын хоёрыг гарч иртэлч бас л хүний нөөц. За баяр сайхан заа Жавхаах чин хасгацууд барилжсэн. Хонди Батхтггүй нэг сайхан бүх байсан юм. Начин Батхтгч бас нэмэхэд бол бас нэлээ үзвэл ерөнхий галбар бол бас их том сайхан байсан да. За бүх дээрх нь үед бол нэм хэрэнтлээ гэдэг нэг усууж ордог байсан. Ингээд Эрдэнэ очиргойгаал жинхэнэ нэмэл тавьдаг. Ийм л байсан лээ. Тэг хүний нөөц багтай. Одоо бол одоо Монгол барилдвал хүн чинь жудаа чөлөөт бол хэдэн 100-аараа гэх нь хаашаа хэдэн 10-аараа гарч ирэхэд бол байна л да. Яг одоо юу гэдэг 90-ад онд цааглаа шгэлсэн цогтгорлоо шаглааш 90-ад онд өсгөө сумья спот гандах дотор үгээд яг тухайн үе жоохон менежмент ер нь жоохон бодлого жоохон дутцсан. Ер нь бол тий тухайн үедээ. Тэгээд 90-ад онд бас одоогийнхыг бодвол бас арай жоохон хүнд нийгэм байсан баг. Тий. Дөнгөж одоо арслан нийгэм рүү нийгэм солигдоод удаагүй байсан үе.
Одоо юу гэдэг гар хөлөө сайн болоогүй гэдэг шиг. Тэр яг үнэ. Та өөрөө тэр та 97-ны усан тачин шүү дээ. Тий. За дохоос хөлбөөснөө. Яг гоо тэр холоос дохтыг бурууллаа орхон баяр. За яг нэг за ингээд 25 21 боллоо. Олон улсын хэмжээний мастер улсын тачин хотгийн зөвтгөрл Дохон жоохон хөшигдөөд гар мэх хийхээр нэг жоохон болж идсэн байсан юм байна. За одоо харъя. За догсон тэр толгой зөрүүлээд баруун болгоод дохоод даасангүй. Ер нь дохоог бол одоо шижрэ мэдэндээ өлмий дээр нь татаж өндөл гэж ээж давхрачаа дохоо хийхгүй бол бүтэн улан дээр нь тавихаар иймэрхүү байдал үүсдэг шүү дээ, тийм ээ. Огшоож өлмөр нь усгаж ирээ тавих юм бол хөнгөн болдог. Гişигдэлгүй нурж जैन сая орхон баяр. За хайрлаа. Өсвөр арслан дэр цаана. Одоо заал тангийн барилданд хоёулаа формтойгоо хоёр аймгийн арслан сүүлийн дөрөгт харж шүү. Өсвөр алтан гэрэлсэн. Тийм байна. За сая орхон баярын давхрачааг бол дахиад зүгээр юу бодож байгаа гэхээр бас багшны хувьд ер нь өөрийнхөө нэг сурж байгаа хийж үзье гэсэн мэхээ бол одоо бол туршиж үзэж штэ. Тэгж хэлж болно. За энэ тойрог 2-2 одоогийн байдлаар боллоо. За тэгэхээр 25-21 гэсэн үг. За зүүн сугадаага аврагч авлаа дайжээс бас ганган босгодог да. Хавираанч байгаа. Босгон шуудгаа тавиулаа, буцаагаад хөнтөрн. За шуудгаа тавьчлаа. За эргчил Увс аймаг байгууллагын түүхт 100 жилийн ойтой. Наадмын дараа. Тэгэхээр одоо өчигдөр ус нур дижинийхээ тэргүүн болж илээ. Оо за. Цэрэнбат аврагуу. Цэрэнбатаагаас одоо тамга тэмдэг аваа. За одоо суучлаа. Сунаа тэмдэг сунчлаа. Цаатхан хөдийн хурд ихтэй болохоор хойшоо 3 усын 2 3 ахлахаар тэгээд сунчлаа. Тэг хөдийн хөл гүйтсэнгүй л дээ, арай хөл нь гүйтсэнгүй тэгээд бодотуулчлаа. За ингээд харьцаа 26 20 За. Баруун давуулсан байсан биз дээ. Баруун давуулаад чирээ татчихлаа. Тэргүүрээ чирчлээ. Хоошоо зугтаж гараад баруун давуулаад чирээл дугтраад татчихлаа сая Зоригт Баатар. За одоо харъя. Баруун зүрсэн байсан. Гар гарангууд нь дахин дсэн байж тээ. За тэрэн дээр нь хоошоо гიშгээл баруун давуулсан байснасаа чирээд дугтраад татчихлаа Зоригт Баатар. Ерөнхий дахимдаа бол 17 6 онд болоод Өвшин баяр аврагын мөнхөд авраг дахимд яг л тэр дахимдаа байна л да. За алтан гэрэл илгүүсээ тавиад дахимаа гэж байгаа юм байна. Өсгөөд авсан юм байна. За Серик өдөр бол 2-ын барилдаа нар. За ингээд 26 20 21 барилдаа үлдсэн гэдэг чинь 22 юм байна. 26 22 26 22 юм байна. За энэ хоёрын хинд авсан 26 23 болох уу? Суудаад ушигсан юм байна. Мордоо чадсангүй. 27 22 болох уу гэдгийг шийдэх барилдаа үлдлээ. Мордоо чадсангүй. Мордоо чадсангүй. За тэр барилдаа нэг за одоо харъя дахиад. Харъя. Зүүн зөрөөс олгоцсон байсан. Толгой зөрүүлгүүд нь мордсон мордонгоо зүгээр мушгиж байна. Нөгөө түрүүний нөгөө Зоригт Баатарыг хайдаг. Тий шуудган дээрээсээ мушгиж байгаа юу шүү дээ. Аргагүй сайн байгаа юм байна. Нэг үл нэг талд нь сугдсан талдаа хөнтөж алсын сүв аваад гаргаад ирдэг. Нэг үл шуудгатаа барьцаараа мушгаа болгоод ингээд ийм хоёр ташаа сайтай яг энэ зөрсөн барилдаан дээр бол үнэхээр сайн барилж шүү. Улсын салтангуудаас илүү барилдаад байна гэж ингэж харагдаж байна өсвөрийн хувьд. За ингээд чөлөөч удаагийн үеийн шигшээхний хаал зорилдааны сүүлчийн 49 дэх барилдаан 2 заанаар үлдлээ. 26 22-оор одоо чөлөөтийн шигшээгийн ял тоглох нь нэгэнд ойлгомжтой болсон. За 27 дахь таваа хөдрүүлэг авах уу эсвэл 23 дахь тавааг сэрэг авах уу гэдгийг шийдэж байна. Ерөнхийдөө л ойролцоо. Нэгдсэн дүн бол цагаан л ойролцоо үслээ. Тий, ер нь ойролцоо. Их тэнцүүхэн барилцсан. Хоёулаа хоёр шигшээ бол хоёулаа 20 гаргаж давнууд авлаа шүү. Ойролцооч боллоо, сонирхолтойч болголоо, тийм ээ. Нэг жаахан тасарч ирээд буцаа баригдана гэдэг бол бас л тайлбарлаж байгаа бид хоёр ч гэсэн бол бас л сонирхолтой сайхан байлаа шүү дээ. За хоёр зааны барилдааныг авраг хараа сууж जैन. За авраг ямарч байсан 4 тойрог барилдаад 2 даваад 2 унж байгаа мó да. 3 унж байна да. Батмагна Орхон баяр энэ 3 цаг бололтой Зоригт нэг хайсан юм. хамгийн ихэд хайсан. 37 настай авраг Увс аймгийнхаа 100 жилд 5 дахь дөрөвгээрээ бэлэг барина гэд ерөнхийдөө бол мэдээлэл хийгдсэн тийм ээ. Тэгж хэлсэн үү яг? Ер нь найран дээрээ тэгээ хэлсэн шүү.
Сүр өөрөө найран дээр юу? Тий. Би ч байсан л тоо. Тэр хэмжээгээр Яг нэг юм байдаг. Хуучин бол ер нь 5 төрүүлж бас нэг дархалдаг үе байлаа шүү дээ. Юу гэдэг дандаа аврал тодруулсан, буяа аврал 6, баяна аврал 10, төвөн дээр 67. За Батэрд аврал 11 шиг тийм үү? саяхан хүртэл байсан нөгөө 70 авраг гэдэг цол байж явах чинь бол нэг дөрүүлээд дарсан, хоёр дөрүүлээд авраг, 3 70, 4 даян гээд 5 дахин дархан саяхан 10 дахин жилийн өмнө байсан дөрөв. Тэр утгаараа бол ер нь 5 төрүүлбэл үнэхээр нэг баараагүй тийм. Баараагүй юм байна гэж үзэхээр бас уучны улсууд нэг тийм ойлголт явд бүхэн хүрээнд байхын үед байдаг. За яг хөө гэхдээ одоо ийм бүх өндөр өсцүүд бол яг зэрэг тавраг өсгөө авраг 4 төрүүлсэн хоёр шүү дээ. 4 төрүүлсэн. Зэрэг тавраг 4 төрүүлээд 6 үзүүлсэн. 5 үзүүлсэн байна. 5 үзүүлсэн. Дандаа авраг зэрэг 2 10 удаад 5 үзүүлсэн. Тийм бай. Тий. За мөнхөрд нарсан бол нэг 5 үзүүлсэн. За тэгээд одоо Сумын азар орч 4 билүү 5 3 үзүүлсэн. 4 үзүүлсэн. 4 үзүүлсэн. Өсгөөтэй 2 Батэрд аврагтай 2 4 үзүүлсэн тий. Тэг Монгол 800-аар төрүүлдэг чинь. За энэ толгойн инжин барь хавираад аваа заллаа. Энэ тэр толгойн доошоо толгой зөрүүлж гуулган дээр нь шанаагаа түүшээ сайн дарж хөдөлгөөний хорицоод эндээсээ хавирлаа да. За ингээд 27-22-ын харьцаагаар хүчтэй төрөлдөөныхан одоо 5 давааны зөрүүтэйгээр 5 давааны зөрүү одоо ялалт байгууллаа. Тун сайхан барилдаан бол өнөөдөр бол гарцаа авахгүй өдрөлг зан отхон зан бол бас багийн лидерүүдийн нэг байлаа. Тэрийг харууллаа. Батмагнаач одоо начинж бас тун сайн байлаа. За унаагүй хүн хэн байна? За энийг тоолъё. Нэг унсан, хөдөр болго өсгөөд нэг унсан. Батмагнаа хин дунсан. Тав дөржиг хайсан, Бацуур аврагыг хайсан. Батмагнаа ер нь унсан юм уу? За эсрэг талаас бол гарцаа авахгүй нэмдэрч өсгөрөдөг амир гарсан сайн байлаа. Ганцхан унсан. Жодогийн шишээг бас гарцаа авахгүй сайн байлаа. За ингээд 1999 онд тун гахалтай барилдаан болж 100 барилдаан гарч 2 өдрийн турш Монгол бүхэн өргөнд доо шуугуулж 50-50 харьцаатай тэнцэж байсан бол 27 жилийн дараа 7 торог барилдаж 27-22 харьцаагаар бүхэлдээ барилдааны шигшоогийнхан ялтаа за дохоо зүрэл татсан биз дээ. Дохоо зүрэл татаад хонгонд суугаад магнаад толгоогоо гаргаж ирээд за тэгээ шилжүүлээд эхлээд баруун давуулсан барьцаа жоо хож батглаа гооч гэсэн. Боломж өгсөнгөө. Хожсрон гэв. За энэ дээр анарын баруун хөлд үе өөрийнхөө зүүндээ толгоотор авчиж байгаа Батэрд нь. За тэгээ аргагүй нэг зүүл нь бэртэлтэй учраас одоо удаан дис чадахгүй нурж ин л та нэг баруун өмрөөгөө ээж үзээд яг өөрийнх нь үндсэн баруун ташаа шүү дээ анарын хувьд бол хөмрөөгөө ээж үзээд тэгээ одоо за энэ нь шийдвэрлэх даваа байл та. Яг ялалтын даваа бол энэ байлаа шүү дээ. Бүгдөө хараа байжсэн. Яг энэ дэрлэн дээр зүүн хөлийн тулж байгаа хөл дахмаараа юу бол за 2-5-гийн барил да. Тий. 2-5-гийн. За энэ дээр тонгороноос тийм хөмрөөрөө шилсэн тэнгуут нь мордоо суудсан тэр. Хашиж мордоо суугаад их доошоо лав суусан байна лавдарч. Ташаага жигчээ буцаж гарахгүй тэндээ байж байгаа дараараа хасч мордууллаа. За 99 оны 25 50-50-ийн ничээг 25 жилийн дараа хайныг үндсэндээ хагалж өглөө дөө. Тий. За Монголын 2 топ спорт хизэнээсээ л хуучин нийгмийн үеэс Монголын олимпийн хамгийн олон медальтай 2 топ спорт жудоочлоод жудоо нуртаа байдаг. Жудоо сүүлийн 20 жил 6 олимп дараалан медаль авсан Монголын цорын ганц төрөл байна. За чөлөөт бол 68, 72, 76, 80 он гээд 4 олимп дараалан медаль авсан байдаг. Тэ. Ийм төвхтэй. Бид нар сая Баудорчин бас хүүг жохин Монголын их спортын 31 дэх медалийг авсан. 31 дэх медаль. Энэ 31 медаль ерөөсө 4 төрөл дээр хуваагддаг. Хамгийн их жудоо тэгээ араас нь чөлөөт тэгээд бокс тэгээ буудлага. Буудлага 2 медаль байдаг, бокс 7 медаль байдаг. Одоо л бид нар 5 дахь төрлөөр олимпийн медаль аваагүй. Монгол улс 1961 онд нэгдсэн улсын байгууллага дэсээ 62 онд олон улсын олимпиадад ороод 64 онд анхны үйл зүйн олимпиадад ороод 68 онд анхны медаль 4 медалийг чөлөөтөөр Мука тавраг Сретэр арцаг артаг начин за Дамил багшийн Дамны шарав багшийн дөрөв авч байсан ийм түүхтэй. За мордохын гүтэн зүгээр ганцхан мушгаад дуусгаж байна да өсгөр. За улсын золонд бол ер нь яг тулаад ирсэн зам гэдгээл одоо энэ залуу өнөдөр хангалттай харууллаа. Энэ дурш өсгөр. Толгой зөрүүлэнгүүт нь яг зүүндээ өөрхөн зүүндээ мордонгууд нь мушгиж байгаа шуудахтай. Энэ мэхэндээ нэлээд гарчсан юм байна. Мордоо ирнэ гэдгийг ч мэдчихэж штэ. Мордоо ирнэ тэр чигээр хийж иргүүлэл мушгична гэдгээ бол алидтэй ойлгоцсон байлаа. За отхон зан саяхан Арслын барилдаан төрүүлсэн. Форум сайтай байна. Баруундаа суулж авираад толгой зөрүүлээд
толгойг доош нь маш гоё шигтгэж өгөөд суулж авираад сүүлчийн давааг авч 27-22 ярицаагаар пүнчлэд барилдааны шигшээг ялтаа болж байна. Тун сонирхолтой сайхан барилдаан боллоо.